Зууны мэдээ сонин 2021 онд Монгол улсын төр, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны салбарт энэ 21-р зуунда ажил үйлс, авьяас чадвар, амжилт бүтээлээрээ манлайлж яваа хүмүүс алдартнуудыг зууны хүн хэмээх хүндтэй булангийнхан зочноор урьж оролцуулсан билээ. Тэдний нэг нь шинэ үеийн сэтгүүл зүйг араасаа дагуулan зааж сургаж, бичиж төрөвсөн бүтээл бүхнээрээ улс нийгмийн урагшлах явцад өрөө дуудлага өргөж, өнөөдөрч үзэг юугаан тавилгүй үлгэрлэн битсээр яваа соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гоё юм. Түүний тухай сэтгүүл зүйн их мастер Хорлоогийн Цэвлээ хөргөний дэллийг соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Дулмын Цэрэн Надмтын бичснээр сонсогч түмэндээ хүргэж байна. Сэтгүүл зүйн их мастер Хорлоогийн Цэвлээ. Цэвлээ гэдэг эрхмийг миний хувьд мэдхийн дээдээр мэдэх юм шиг. Гэхдээ сэтгүүлчийн уран бүтээл талаас нь илүү мэднэ. Одоогоос 40 гаруй жилийн өмнө юм да. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангид оюутан байхдаа би дадлагын ажлаа үнэн сонинд л хийдэг байлаа. Тэр үед Цэвлээ гой тус сонины 1-р орлогч эрхлэгч байсан юм. Нэг л дөлгөөхөн зантайж хүнийг нефт шовт харсан тун ажиглангүй нэгэн санагддаг байж үлээ. Яриаг нь сонсчээ байхад нөхөд минь асуудал гэсэн үгийг олонтоо хэлдгийг нь бас мэдэрсэн. Нэг удаа үнэн сонныхон дөрвөн буудал хавьд байдаг аж ахуйн хашаанда субботник хийхэд би дадлагах гэлгүүгээр очсон юм. Цэвлээ эрхлэгч чи тэр чулууныг дуудаадах гэлээ. Мань хүн барьж байсан хурцээ орхиод бараг л гүйх шахам аяглан ирдэг юм. Заах уу чулуун. Чиний нөгөө төмсний асуудал юу болж байна? Гэхэд чулуун бүтээхэр болсон эрхлэгчээ. Та болж дээ. Тэр асуудлаа хурдан бүтээгээрээ дэ нөхөр минь гэлээ. Ийм ярианаас л миний ажигласан нь тэр. Хаяа шуурхай ч юм уу хурал болоход ярьж байгаагаас нь их зарчимч бас хүнд их санаа чиглэл өгдөг нь бас анзаарэгддэг байв. Түүнээс хойш Цэвлээ гойн бичиж нийтлүүлсэн бүхнийг алгасалгүй уншихыг хичээх болсон. Унших үед амьдралын өчүүхэн жижиг сэжүүрээс жинхэнэ үнэнийг олж тэндээсэн ургуулan бодсон цэцэн цэлмэг уран гаргалгаа хийдэг нь бүтээл бүрээс нь ажиглагддаг л да. Мөн үлгэр болох үйс дүрслэл, адилтгал, зүйрлэл хийгээд онцтой наргагүй хэр таарсан өгөөдөлч бас олон байдаг юм. Тэр өөрөө би судлаач шинжээч бишээ. Зүгээр л сонжооч хүндээ гэж хэлсэн нь өөрөн өөртөө өгсөн тодорхойлолт. Бүтээлээс тэр санаа үнэхээр ханхалж байдгаач гэж хэлж болно. Ер нь олж авсан суур мэдлэг дээрээ угуул Монгол ухаанаа нэмээд ясны сэтгүүлч хүний авьяас чадвараар содож бүтээлэн хийдэг гихтэж онох бидсэ. Өвгөн бичээчийн тухай энэхүү хөргийг тэрлэх явцад магтаалал урсгамаар санагдаад болохгүй янзтай. Өөлийг их юм ховорч юм шиг. Нэг бүтээлээ олон удаагийн номондоо давтан оруулж ял гэхгүй бол сэтгүүлчийн хувьд үнэхээр том хүн. Цэргээр бол генерал нь гэж бодогдох. Уулзах болгонд л юм сануулахаар үг хэлнэ. Заримдаа жаахан айлгсан санаа чулуудах нь хүртэл ухаарал нэмэх шиг л болдог. Нэг удаа гэрт нь очиход заах уу муу үе өнгөрөөж яваа өвгөн ийм номорхуу юм гаргасан да гэд аргалын цог шиг час улаан 2 жижигвтер номоо гарын үсгээ худам монголоор бичиж надад өгөхдөө та нар ч миний энэнийг тоож уншихгүй биз дээ гэсэн шорууг үг дайж үлээ. Тэр нь ээж бидэн 2 аашны тулуунууд гэсэн номнууд л да. Түүнээс хойш сонин думаа нэртэй томоохон төврээ өлгөдөж авсан байдгийн. Уг төвөрт нь эссе хөргүүд бодрол тэмдэглэл болоод судалгааны өгүүллүүд нь багтсан.
Тэр дотор Монголын нууц товчоонд ажиглалт хийж энэ бол сэтгүүл зүйн бүтээлээ гэсэн нотолгоо гаргаснаа тайлбарласан нь ч бий. Энэ тухайн Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн судлаач Баасан Сүрэн бичгтээ. Хорлоогийн цэвлээ бол Монголын хэвлэлийн түүхэнд бүтээл төрөвлөрөн мөн хөрч үлдэх том зүтгэлтэн. Түүний Монголын нууц товчоо бүтээлд хийсэн ажиглалт нь онцгой сонирхолтой. Тэр нь юу вэ гэвэл Монголын нууц товчоо бол сэтгүүл зүйн бүтээл юм шүү гэсэн үндсэн санааг тэр дэвшүүлээд түүнийг жишээ баримтаар нотлон гаргажээ. Уг зохиолдох мэдээ, хөрөг, сурвалжилсан тэмдэглэл зэрэг хэлбэрүүдийг нь олж тогтоосон. Өмнө нь Монголын нууц товчоог судлаачдын хинэнч ингэж хэлээгүй үлээ. Иймээс энэ бол нээлт юм а гэсэн байдаг. Энэ бол судлаачдаа өгсөн үнэлэлт юм. Цэвлээ эрхлэгчийг би эхээ сүрлэг хүн гэж хүндэтгэж явдаг юм. Энэ тухай харин өөрт нь хэлэх юм бол мөө хөгшин өвгөн юуны сүрлэг байх авдэ гэх визээ. Бичигч миний хувьд 1993 оны хавар түүнийг засгийн газрын мэдээ сонины ерөнхий эрхлэгч байхад нь төрийн ордноо өрөөнд нь очиж сонинд нь ажиллах санаатайгаан хэлж билээ. Би тэр үед төрийн ордонд олон ороогүй амтан явж томоо гихчийн өрөөндөө уртаа ширээний цаад талд хүрэн торгон дээлтэй нэгэн сууж байсан нь цэвлээгүй. Түүнийг харахад үнэхээр л алсаас харагдах уул мэт сүрлэг санагдсан. Намайг ч гайгүй ухтаж. Тэр Улаанбаатарын мэдээ чинь зөвшөөрдөг юм бол ирээд үзэлдэ гэсэн юм. Тэгээд засгийн газрын мэдээ сонин байгуулагдаад тунчиг удаагүй байхад нь би сурвалжлагчаар нь очиж үлээ. Түүнээс хойш энэ сонинд 28 дахь жилдээ болж байна. Энэ сонин гэж хэлж байгаа маань өнөөгийн 100-ны мэдээ бол засгийн газрын мэдээ сонины залгамж халаан юм л да. Цэвлээ эрхлэгчийн бичиж төрүүлсэн бүхнийг тоочё гэвэл сонины 10 хуудасч багдах байхаа. Хинцэн сарнайн өчөл дээлтэй судар миний сэтгүүл зүй өвөөгийн жор зэрэг 20 гаруй номыг нь мэднэ. Мөн гээгцэн түлхүүр хүргэн сонин думаа нэртэй жүжгүүд ээж битэн хоёр баримтат кино гэдэл сорчилж нэрлэхээр байна. Өвөөгийн жор бүтээлд нь хачин хүн бас харамч хүн сэтгүүлч болдог. Чих, нүд, ухаанаа цааснаа буулгахдаа үг өгүүлбэр харамлдаггүй. Цаг ямагт нэгийг бодож хоёрыг санаж ургуулan сэтгэдэг хүн л сэтгүүлч болдгоо гэсэн нь бий. Би боддог юм. Цэвлээгүйг нэгэн үе сэтгүүлчдэд багшилсан гэдгийг нь сонсоод ямар азтай уюутнууд энэ хүнээр хичээл заалгасан болоо гэж. Энэ бүхнийг хэлэхээр хэн нэгэн намайг цэвлээгүйд их долгонож гэж магадгүй л юм. Тэгвэл одоо тэр өвгөнд тал засахыг оролдох шаардлага надад ч байхгүй л дээ. Сэтгүүлч хүн сэтгүүлчийн тухай л бичиж байгаа нь энэ. Хүний нэгэн насны заяа тавилан гэж бий. Тийм бол цэвлээ гэдэг хүнд заяасан нь сэтгүүлч байхын тавилан ажээ. Төрж өссөн нутаг нь гэвэл Баянхонгор аймгийн Бөмбөр сумынхны нэг шүтэн Ямбат хайрхны энгэр. Удам угсааг нь ярил уултай, хадтай, будтай, дэрэстэй, дэмбүүлтэй нутгийн ааргийн улаан гуталтнуудын нэг айн. Ингэж ч өөрөө ярьдаг. Гэхдээ зүгээр нэр хүнд олохын төлөө биш. Унссан газар шороо минь, уугуул хүн ард минь гэсэн хүний үг юм. Хэдэн жилийн өмнө Бөмбөрийнхэн сумынхаа дунд сургуулийг Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч Хорлоогийн цэвлээгийн нэрэмжит болгосон. Энэ бол харь холын ямиг авчирч наасан явдал огтоос биш. Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 16хан настайдаа уг сургууль багшилж байсных нь хүндэтгэл билээ. Түүний тухай нэгэн эрхэм хэлэхдээ цэвлээ бол амьдралын олон гишгүүртэй шатыг алгасалгүй туулж ирсэн хүн гэж хэлсэн нь бий. Үнэн л дээ. Дөнгөж 7 дугаар ангиа төгсгөөд сумынхаа баг сургуульд багшилсан. Дараа нь сумынхаа хувьсгал залуучуудын эвлэлийн үүрийн дарга болсон. Галууд суманд эвлэлийн ажил сайжруулахаар томилогдож байсан гэдэг. Удаахан аймгийн намын хорооны зааварлагч, лектор,
бас Ленины зам сонинд хянагч редактор. Одоогоор бол хариуцлагатай нарийн бичгийн дарга. Харин сүүлд нь намын дээд сургууль дүүргээд аймгийнхаа намын хороонд хэлтсийн эрхлэгч болсон. Урд нь аймгийн соёлын хэлтсийн дарга байсан үеч би. Энэ дотроос Ленины зам сонинд ажиллаж байснаа сэтгүүлч болох замынхаа анхны зурхайд хөл тавьсан цаг мөчөө гэж хэлдэг юм билээ. Бас болоогүй. Тийм олон албатай байхын хажуугаар ардын зураач Цэвэг Жавын шав болон дүрслэг урлагийн курст суралцаад зураач болохоо бараг шахсан юм гэдэг. Урлагт бас их сонирхолтой нэгэн байжээ. Үнийгээ хэрв би сэтгүүлч болоогүйсэн бол урлагийн хүнд гэгдэж явах байсан гэж хөөрнөлээ. Ноот сурч мандолин, хуучир хөгжим тоглодог болж аймгийн клубын хамгийн идэвхтэй уран сайханч байсан үеч би. Тэр чи байтугай 1956 онд залуучууд оюутны урлагийн их наадамд аймгаа төлөөлөн оролцож явснаа түүх болжээ гэж ярьдаг юм билээ. Ер нь юу ч сурна хийнэ гэдэг л нэг юм байв. Тийм Баян хонгортоо 38 нас хүртэл ажиллаж хөдөлмөрийн амт чимтийг мэдэрч явсан байгаа юм. Тэгээд зөвлөлт холбоод улсад коммунист намын дээд сургуульд явж суралцаад өөр нэг өвөрмөц шат руу дэвшсэн нь Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны үзэл сурдлын хэлтэст лектор болж тэр албандаа 8 жилийг үдссэн байна. Харин 1979 онд үнэн сонины 1-р орлогч эрхлэгчээр томилогдсон нь нөгөө багаасаа хүсэж хүлээсэн мэрэгчлэрийн дагнан ажиллах зам нь шулуутсан нь энэ ажээ. Эхлээд намсраа ерөнхий эрхлэгч байсан бол дараа нь Монголын оюун ухааны нэг гол төлөөлөгч Лодонгийн төдөвтэй гар санаа нийлж ажилласан байдаг юм. Эндээс л бичих төөрөв хаас эхлээд Монголын сэтгүүл зүйд оруулах хувь нэмэр нь аривдсан гэх. Тэндээс олж авсан мэдлэг туршлага, урлан бичих ухаанаа хөгжүүлснээр одоо ч нас өндөр боллоо гэлгүйгээр бичиж төөрөвсаар л явна. Байс хийгээд л соёлын гавьяа зүтгэлтэн цэвлээ гэсэн автортай томоохон нийтлэлүүд өдөр тутмын сонинуудад гардаг юм. Тэр бүхнийг уншихад улс орноо хөгжүүлье. Ард түмнээ сайн сайхан амьдруулъя гэсэн санаа хийгээд ингэхэд юу саадуулж байна гэдгийг тод гаргаж өнөөгийн нам хүчнүүд улс төрчдийн байгаа нүүр царайг жинхэнэ нүцгэн үннээр нь илчилсэнийг харж болно. Цаашлуулад бодоход энэ хүн хэрэгцээ сэтгүүлч биш улс төрч байсан бол өнөөгийн 10 битгий хэл 100 улс төрчтэй тэнцвүүц сэтгэх ухаарах байжээ гэж бодогддог юм. Өвгөн сэтгүүлч хэлэхдээ хэвлэлд юм бичих нь миний лобби биш хобби. Бичиж нийтлүүлэхгүй байна гэдэг бол ядаргаа гэж хэлдэг юм. Бичсэн бүхнийг нь уншихад түүх шастер сөгсөн альва юмыг сонин жишээ баримтад тулгуурлан өгөөдөж онсон адилтгалыг хэрэгэлсэн байдаг. Жишээ гэвэл өнөөгийн улс төрчдийн байдлыг хэлэхдээ дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэсэн хэвшмэл хэллэгийг эвдэж толгой шир чацуурсан тухайд гэж бичсэн нь бий. Энд улс төр их цахаа алдан бужигналтыг зургалсан байгаа юм. Нэмж хэлэх нэг содон зүйл бол үнэн сонины 1-р орлогч эрхлэгч байх үедээ 1980-ад оны сүүлчээр бий болсон ардчлалын дуу хоолой болж байсан хүний нэгэ гэж хэлж болно. Учир нь Монголын нийгэм нэг л биш болоод байна гэдгийг ухаарсан тухайгаан зарим нийтлэлдээ тодорхой гаргажээ. Бүр ил тод бичсэн нь ч бий. 1989 он юм да. Хувьсгалын тохироо бүрдлээ гэсэн гарчиг тавьж байгаад энэ засгийн үед манай улс цааш явахгүй боллоо гэсэн агуулгатай нийтлэлийг бичжээ. Түүнийг нь төдөв ерөнхий эрхлэгчийн хувьд уншаад ухрах цаг хугацаа алгаа гэсэн гарчигтай гаргачихж л дээ. Энэ тухайд нь төв хороо хаваар юу болж байна? Төр засгийг унгах гэсэн санаа байна гэсэн яриа зөндөө гарсан гэдэг. Гэхдээ урд нь намын төв хорооны бүгд хурлын өмнөхөн 20 захидал нэртэй нэг нийтлэл үнэн сонинд гаргаж улс төрийн товчооны 3 гишүүн тэднээс доохнуур 7 албан тушаалтныг шүм жилжигсэн байлаа. Тэр бол Монголын хэвлэлийн түүхэнд анх удаага дээд удирдлагыг шүмжилсэн хэрэг байлаа. Энэ нь ч халахвч болсон байж болох. Мөн цэвлэгийн битсэн галбын говийн 4 тэмээчин тэжээгчээ алдвал тэтгэврийг нь хэн хариуцах вэ гэх нийтлэлд
тухайн үеийн нам төрийн бодлогыг бодиттойгоор шүүмжилж чадсан нь уншигчд болоод өөрчлөлт хийхийг санаархаж байсан нөхдөд санаа сэтэл болсон гэх. Цоо шин эрэл хайгуул хийсэн галбийн говийн 4 тэмээчин нийтлэлийг засгийн газрын хуралдаанаар хилцээд шалгалтын хэсэг хан богд руу явуулж шалгасан ч бүгд нэртэй устайгаа хөдөлшгүй баримттай байсан учраас цэвлээ гойд зэм ирээгүй өнгөрсөн юм билээ. Үеэ өнгөрөөсөн нийгмийг халах цаг үе ирээд байгааг үнэн сонин анх сэдсэн гэдэгч үнэтэй л холбоотой байж, ер нь залуу сэтгүүлчид цэвлээ гойн бүтээл нийтлэлүүдийг сайн уншиж байгаасаа гэж захин санагдана. Өгүүлбэр бүхнээс нь амьдралын олон даваа нугачаа, жаргал зовлон, саад бэрхшээл, түүнийг давж гарах арга зам тун ойлгомжтой байдгийм шүү. Бас олзуурхмаар санаа өгүүлбэрч зөндөө. Сэтгүүлч Баяа гэсэн хүнд энэ л тустай. Сонин думаа төвөр гэхэд тэр чигээрээ туйлс мэт бодогддог төдийгүй түүхэн болоод улс төрийн шинжтэй нийтлэл, нутаг орныхон тухай, хүмүүсийн тухай дурсамжууд нь уран зохиолын тааруухан тууж өгүүлгээс ч илүү байж болох шиг санагддаг. Даангүй ээж бидэн хоёрыг нь уншсан хүн орчлонд их хүний хайраас өөр эгнэшгүй юм үгүй юм. Тэр хайрыг хэмжих хэмжүүргэж шинжлэх ухаан, техник яаж ч өндөр хөгжлийг оллоо гэхэд гарахгүй л байх. Ээж гэдэг хүний сүү шиг үг нь дандаа зөв байсныг хэлсэн. Битсэн дурсамж нь нэг сайхан туйлсын кино шиг л санагдана. Энд нэг том сануулга нь ичигийн хайрлах ажиллахад маргааш байдаггүй гэсэн санаа төрнө. Өвгөн сэтгүүлчийн бүтээлд хүний тухай зөвлөлтөд хэлсэн нэг том тодорхойлолт бий. Хүмүүс бид эхээхэн гарамгай амтан мөн боловч эрийн сайндаа биш. Их дэлхийн хүчинд ургадаг нэгэн төрлийн ургамал юм шүү гэд. Хүн бол энэ замбууланд ургадаг, ярьдаг, бүтээдэг, сэтгэдэг нэгэн үгээр хэлэхэд явдаг ургамал гэсэн байгаа юм. Хэн нэгэн социологч, хүн судлаач яг ингэж хэлсэн болов уу? Үгүй ч байж мэднэ. Ер нь сэтгүүлч хүн ухаанаасаа ур, тархинаасаа тарих тасалж байж бичдэг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг нь цэвлээ гойн жанжин шугам гэж болно. Сэтгүүл зүй гэж нэг юмыг хэлдэгч 3 гол хуультай. Тэр нь сэтгүүл зүй дагалдах, хадгалах, бас үннийг мэдүүлэх гээд 3 хууль багтана гэдэг. Эхнийх нь гэхэд миний дээр хэлсэнчлэн Монголд хийсэн 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхдээ хэвлэл мэдээллийн хойноос дагалдах маягтай явсаар хэрэгжүүлсэн шүү дээ гэж цэвлээ гой тайлбарладаг юм. Бас сэлэнгээс өөр зүгт засмал замгүй байсан үед зам барихгүй бол Монгол улс хөгжихгүй нэ гэсэн санааг дэвшүүлж хэд хэдэн өгүүлэл бичснээр нь нийслэлийг ангиудтай засмал замаар холбох ажил нутгийн баруун хэсэгт эхэлж замын анги байгуулагдан ажилдаа орсон байдаг. Замтаа болёо гэж уйггүй бичсэн хүн тэр үед цэвлээ гойл байлаа. Сэтгүүл зүйн салбарт ээлжгүй зүтгэсэн хүндээ. Сэтгүүлч өвгөн одоо ч сэтгүүлчийн үүргэн биелүүлж үзгээ улам хурцлж яваа нь бахархалтай юм. Нутгийнхан нь ярдгаар сумаасаа ардын төрийн сайдын зиндаан төрсэн анхны хүнээ цэвлээ гойг гэдэг юм билээ. Энэ нь мэдээлэл радио телевизийн улсын хорооны дарга гэсэн өндөр албанд төр засгийн байдал тийм ч амаргүй үед ажиллаж байсныг хэлсэн хэрэг л дээ. Харин төр давалгаалж засаг салхисан үе байсан болохоор телевизээр засгийн газрыг шүүмжиллээ гэсэн улс төржилтийн улмаас уг албанаас чөлөөлөгдсөн байдаг. Гэхдээ түүний дамжсан их бага албан тушаал үгээр дуусаагүй. Ардчилсан засгийн эхэн үед төр засаг хэвлэлтэй болоход засгийн газрын мэдээ гэдэг соннийг цэвлээ эрхлэгч их барьж авсан. Энэ сонныхон ерөнхий эрхлэгчээр 5 жил хэрээтэй ажиллахдаа ёстой л мэдлэг туршлага заан томоохон сонин ийм байдгиймаа гэдгийг харуулж чадсан. Салбарын чиглэлтэй хүмүүс, соёл урлаг, алтан зоос зэрэг 5 дагуу соннийг бий болгосныг нь уншигчид тунж таашаалтай хүлээж авсан.
ард олныг зах зээлийн систем дасгад сайн нөлөөсөн гэж яригдж байв да. Сайн сэтгүүлчийн эрдэм чадал тийм өгөөжөө өгсөн гэж болно. Бас сүүлийн хэдэн жилд Монгол Улсын их сургууль, Их Монгол дээд сургуульд сэтгүүл зүйн багшаар ажилласан. Олон зун шав төрүүлсэн байж таарна. Ингээд бодохоор цэвлэг сэтгүүл зүйгээр, сэтгүүл зүйг цэвлээгүйгээр төсөөлшгүй мэд санагднам. Энд хүрээд түүний тухай бяцхан хөргөө өндөрлөё. Буурал сэтгүүлчийг хүний хувьд хэн болох хийгээд битсэн, төөрсөн бүхнийх нь утга санаа, ур ухаанаас нь багаж хэлсэн хэлтлэгсэн гэснийг минь уншигч та бүхэн ойлгох визээ. Дутуу дөлмөг юм их байх нь мэдээж. Цэвлэгва маань өнөөдөр 60 гаруй жил барьсан үзэг юу нь огтхонч мохоогүй. Ухаан нь сэргхэн, битсээр, төрөвсаар сэтгүүлч хүн ямар байх ёстойг бие сэтгэлээрэн үлгэрлсээр явна.